Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг бодит үр дүнд хүрэхэд төрийн болон төрийн бус байгууллага, гол улсын байгууллага, үндэсний үйлдвэрлэгчид хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчлэгээний бодлогын зөвлөх Давбаяр Монгол улсын хүнсний манлай үйлдвэр Махмаркет компани үйлдвэртэй танилцж тулгамдж буй асуудлыг нь сонслоо. За Махмаркет компани маань үйл ажиллагаа явуулаад 22 жил болж байгаа. 150 хүнийг тогтмол ажлын байраар хангадаг. За мад нядалгааны оргил үедээ бол 400-аас 500 хүнийг ажлын байраар хангадаг ийм ууган компаниудын нэг байна. За манай компани ураа бол эргэлзээгүй эрүүл хүнс гэдэг ийм ураатай байдаг. За энэ ч утгаараа ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний умсгал энэ томоохон ажилдаа бид нар бас хамтран аюулгүй хүнсийг үйлдвэрлэн нийлүүлэхийн төлөө ажиллаж байна. Махмаркет компани нь 2001 онд байгуулагдсан бөгөөд үйлдвэрлэлийн бүх үе шатыг цогцоор нь хийдэг онцлогтой. Нийт 150 хүнийг тогтмол нийтлэха болон экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх үед 500 хүртэлх хүнийг ажлын байраар хангадаг. Ингэхдээ гарал үүслээр баталгаажсан эрүүл бүсээс зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн үйлдвэр дээрээ төхөөрдөг байна. За манай Махмаркет үйлдвэр бол ерөнхийдөө цогц үйлдвэрлэл гэж явдаг. Ковидоос өмнө эдийн засгийн сэтгэл хаалттай байх үед нийт Махмаркетийн үйлдвэр ажилтнууд 450-аас 470 гаруй ажилтнтай байсан. За одоогоор нэг 150 ажилтнтай үйлдвэрлэлд үйл ажиллагааг тогтворсон гэж явж байна. Тус компани хүнс үйлдвэрлэгчдийн хувьд хүн амынхаа эрүүл мэндийг нэн тэргүүн тавьж, Монгол улсынхаа нийгэм техник технологийн хөгжил дэвшилт бодиттой хувь нэмэр оруулж, манлайлагч компани болох зорилготой бөгөөд хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд эх орныхоо төдийгүй гадны эргэлэгчдийг эргэлзээгүй эрүүл хүнсээр хангана гэдгээ илэрхийллээ.